элементийн хөхрийг дотоодоос худалдаж авахд төлхөө энэ дөрвөнд анхаарна гэсэн би тэгж уншлаа. Элементийн хөхрөөс гадна хөхрийн хүчил биш үү? Эрдэнтийн хэрвээ нөгөө хайлуулах үйлдвэр орох юм бол одоо энэ хамгийн түгээмэл технологиор хөхрийн хүчил гарна шүү дээ. Тэгээд тэр нь дотоодын зах зээл уран дээр бий болж бол хоорондоо их сайхан уялдана. Манайд ч хэрэгтэй. Хөхрийн хүчил хаях боломжгүй учраас элементийн хөхөр гарах чи яах вэ гэдэг айгүй хүнд даалгавартай төслийнх юм бол ажиллаад байгаа. Элементийн хөхөр үйлдвэрлэхэд нөгөө эрдэнтийн төсөл чинь илүү их зардалтай төвөгтэй болно шүү дээ. Тэгэхээр нэгэнт хоёр төсөл ингээд зэрэг явахаар тодорхой болцсон бол заавал ингэж элементийн хөхөр гэж хаалгүйгээр хөхрийн хүчлийг нь Монголын үйлдвэрээс зардал багтаагаар гараад очихоор нь нөгөөх нь бэлэн имийг нь аваад ашигладаг ийм л юм баймир байх юм. Энэ дээр анхаараасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За санал хэллээ.